Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлэг болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин, спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Нийс хат гарч байгаа дийлэх замтын баслын бас нэг шалтгаан нь бол гар утсын хэрэглээтэй холбоотой байна. Хөдөлгөөнд гар утсыг тээврийн хэрэглэж жолоодох үед хэрэглэсэнтэй холбоотой ар араас орох зөрчлүүд бас бүртгэгдэж байна. За орон нутгийн замд гарч байгаа нийт ослын ихэнх дийлэнх нь бол хүний амнаас эрүүл мэнд тохирсон ностой ослог бүртгэгддэг хурднаас хамаарат. За тэгэхээр орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг за цасан болон шорон шурга одоо хаврын цаг ирж байгаа холбоотой шуурч зам орчны үзэгдэх байдал нь хязгаарлагдвал болсон үед мөн одоо хөдөлгөөний хурдаа тохируулж шөнийн цагаар явахдаа гэрэлтүүлэхийнхээ хэрэглэн дээр бол хяналт тавьж бас бусдын болон өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явахыг бас эргэж жолооч нартай зөвлөе. За уран дулаан болж байгаатай холбоотой 2 дугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх цаг болж байна. За 4 дугаар сарын 10-наас нийслэлийн засаг даргын захирамжийн хугацаа дуусаж эдгээр тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдэнэ. За үүн дээр бол цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах ажиллаж байна. 2 дугаар тээврийн хэрэгслийн стандартыг шинжилэн тогтоосон MNS 4598 2025 гэдэг стандартыг тухайн стандартаар бол JT скутер, Yugo болон бусад одоо цахилгаан дугуйнуудыг бол 16 нас хүрсэн хүн каск туулгатаагаар унж ондог дугуйн замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хамгийн баруун гартлыг нэгээр явна гэдэг дүрмийн зохицуултанд бол хамаарна. Тийм учраас тухайн тээврийн хэрэгслийг 16 нас хүрээгүй хүн унаж жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй байх нэ. За суран болон тийм төрлийн одоо цахилгаан мотоциклүүдийг бол 18 нас хүрсэн хүн унаж жолоодно. Английн өмнөлттэй байх ёстой. За каск туулгатай байх ёстой, толтой байх ёстой, гэрэл дохиотой, мөн үзлэг онцлогоонд орсон тэнцсэн байх ёстой гэдэг техник шаардлагууд нь тавигдаад явна. Энэ дээр бас мөн одоо цагдаагийн байгууллагаас хяналтыг тавьж ажиллана. Насанд хүрээгүй хүүхдэд 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан дугуй унуулах, 18 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан мотоцикл унуулсан зөрчил дээр эцэг асран хамгаалагч дээр хариуцлага тооцох хэрэгцээ зохицуулалттай. Яагаад гэвэл одоо жолоодох эрхийн өмнөлөх хүүхэнд тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэдэг зохицуулалтаар зохицуулагдана. Тэгэхээр яагаад жолоодуулсан гэж үзэх юм бэ гэхээр та аппликейшнийг нь татаж өгсөн байна. Аппликейшнийг нь мөнгөөр цэнэглэж өгсөн байна. Тийм болохоор та одоо жолоодох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж хариуцлага тооцох юм хэрэгцээ орчин үйлчилдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас насан турш хүүхдээ энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодуулахгүй байх тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж бас хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалаарай гэдгийг бас зөвлөж хэлье. 2 дугаар тээврийн хэрэгсэл болон цахилгаан тээврийн хэрэгслийг импортлогч, худалдаалагч, түрээслэгч байгууллагуудад цагдаагийн байгууллагууд байнга хамтарч ажиллаж эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг одоо насан турш хүүхдүүдэд унуулахгүй, хэрэглүүлэхгүй, түрээслүүлэхгүй байх, худалдан борлуулахгүй байх талын бүх ажил арга хэмжээнийг авч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд хариуцлагатай байх шаардлагатай байна. За эцэг эхчүүд одоо хүүхдээ эрхлүүлээ ээж гэх юм уу те хүүхдтэй хүссэн зүйлийг нь авч өгч болно. Гэхдээ энэ амнаас эрүүл мэндээр хохирж болох үс эдгээр одоо тээврийн хэрэгсэл гэсэн ангилалд хамаарагдж байгаа зүйлийг бол хүүхдтэй худалдан борлуу авч өгөхгүй байх, түрээслүүлэхгүй байх, хэрэглүүлэхгүй байх тал дээр эцэгчүүд хамтарч ажиллая. Мөн одоо бүх шатны боловсролын байгууллагуудад мэдээлэл шаардлага хөргүүлсэн танаа сургуулийн хүүхдүүд эдгээр тээврийн хэрэгслийг унаж одоо сургуультай ирсэн тохиолдолд эцэгт нь шаардлагыг тавиад нэн дээр одоо талсан зогсоогоороо гэдэг мэдээлэл шаардлагуудыг бас бүх шатны боловсролын байгууллагуудад хөргүүлсэн байна. Орон нутгийн замын хөдөлгөөн цагдаагийн байгууллагаас маш олон хяналтын одоо бүсүүдийг байрлуулсан ажиллаж байгаа. Нийслэл хотоос гарч байгаа хөдөлгөөний 50, 100, 150 км-ийн радиуст 5 төрлийн зөрчил илрүүлэгч камераар тоноглогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөн тэргүүлийн хяналт шалгалт хийж байна. За мөн одоо 100 км дотор байнгын постууд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Тэгэхээр орон нутгийн замд гарч байгаа нийт тослын шалтгаан нөхцөл нь хурдтай холбоотойгоо учраас хурд дээр маш ихээр одоо поинтлж анхаарал хандуулж ажиллаж байгаа. Агшин зургийн хурд хэмжигчүүд. За дээрэс нь одоо дундаж хурдны камеруудыг мөн хэвтэ тэнцвэрт байрлуул дууссан байгаа. За үүнтэй холбоотой хяналт шалгалтын хүрээнд гарч байгаа зөрчлүүд гэх юм бол тээврийн хэрэгслийн одоо дагалдах хэрэгслүүд гэж байдаг тийм ээ. Эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг байхгүй байгаа зөрчлүүд ихээхэн илэрж байна. Тэгэхээр энэ эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг нь ямар шаардлагатай зүйл вэ гэх юм бол энэ зөвхөн цагдаад үзүүлэх хэрэгсэл биш ээ гэдэг хэрэгж боловсрол нэн төрөнд ойлгох шаардлагатай. Энэ таны амнаас эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм а гэж. За автомашины галын хорыг одоо шалгаж үзэхэд 5 жолооч тутмын 4-т нь бол галын хор байхгүй байна.
За үлцэн 2 жолооч нь бол хугацаанд дууссан. Даралт нь одоо унсан. Зарим тохиолдолд жолооч нь тухайн галын хорыг яаж ашиглаж хэрэглэх ёстой вэ гэдгийг мэдгэдэггүй юм тохиолдолд зөрчилд илэрч байна. За эмийн санд байх ёстой анхан шатны эм бүтээгдэхүүнүүдийн хугацаа дууссан ч гэдэг юм уу тийм ээ. За ийм байдлаар одоо зөрчилд илэрч байна. Тэгэхээр энэ бол зүгээр цагдаад гаргаж харуулах хэрэгсэл биш ээ. Энэ цаагаараа хүний амьнаас эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм аа гэдгийг бас эргэж жолооч маань ухамсарлаж энэ төрлийн зөрчлөө арилгаж за өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахыг бас зөвлөж хэлье. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг. Техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Автопартс компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензинд хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Зарим газраар очихоор одоо мотороо задлуул, эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000-аад оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж одоо шатах камерт тосороод мөн сэвж байгаа бохирдуулаад тэгээд тачигнж дуугар. Би хинтээс наашаа гарч байхад бензин аяг хийдээд хүч алдаад байгаа нь бүр мэддээц. Одоо даваад авахд хүч аяг юм уу? Гიშгээ тултал гიშгэж авах ч одоо явахгүй хүч их юм уу? Тэгээд бензин аягүй хитцээд дүүргээд одоо наашаа орж ирэхэд доороос 2хан зураастай. Бараг л дуусчихсан. Ань авчаа тий. Тэгээд бензин хийдээд тэгэл хүнээс асуугаад л энд ер нь юу хэрэглүүл дайжгүй гээд одоо тэгсэн чинь манай өвөө тийш нь очиод үзье танаа дугаарыг нь олж өгөх. Тэгээд энэ машин манай өвөө эмигийн машин тэгээд очиод үзье. Хэдэн төгрөг болох нь байна тэрэг. Зүүн шинж гайгүй тэгээд шал өөр болж байна ер нь. Хүч ч өөр болж байна. Одоо бензин эдэлт нь арай багасгах байх л гэж бодож байна. Өмнө би анх одоо хүнээс авах үед нь унжээсэн. Тэгээ тэр үед бол год гэсэн машин байсан. Тэгсэн чинь одоо бол жоохон өвгөрдөг юм уу, хөксөрдөг юм уу яа тий. Арай л хүчмүү болцсон юм яа гэхэд бас нэг тиймэрхүү болчиход байсан. Тэгсэн чинь буцаад одоо сая энэ үйлчлэгийг хэлсэн чинь буцаад хүчээр нь ухс ээж шүү. Шал өөр болж. Дөрвөн бодисны үйлчлэгээ гэсэн. Дөрвөн бодисны үйлчлэгээ моторын тос ер нь юм солиод өгч тийм нэг дайжгүй юм байна. Задлахгүй ер нь дотроос нь л ер нь янз юм шүү дээ. Эндээс гарахдаа моторныхоо тосонд нэг юм бодис ийсэн. Тэгээд ер нь хүчин шууд ер нь ухс гэдэл. Шал өөр. Ер нь их бохирдд юм байна. Олон жил болсон юм чинь бохирддаг юм байна да. Анх авахд бол айгүй дайжгүй хүч сайтай. Тэгсний бензин багаад иддэг гэсэхгүй. Одоо ч юу арай л их идээд бүр. Арай л авирч. Сая ямар ч дүүртэл хийлгээд л 30 км явал буцаад ирлээ. Хүчээл ер нь мэдэрлээ. Бензин идэлтэй нь одоохондоо мэдэрсэн юм л алга. Гэтэ багаад ихгүй доогоол ирэлж байгаа юм чинь. Хүчтэй болж байгаа нь яаж мэдрэгдэж байна? Хаазан дээр хөлөө дэвэд л ирэнгүүчтэй тултлыг ших гэдэл өнгөж 40 50 60 гээ салганаад идэг гэсэн. Одоо тэгсэн чинь зүгээр дөнгөж гიშээл явж байхад шууд 70 80 гэдэл явчих шít. Нэх одоо ингээд машин дэргээ одоо задлуулаад мотор хороо инээ тэрийгээд олон толоо юм иржсэн шууд энд ирээд бодисыг хэлгээд л тос маслаа сайхан солиулаад энэ үйлчлэгийг авчвал ер нь цагч хурдан
хялбар түргэн шуурхаа хурдан үйлчлдэг юм байна. Тэгчтэй би бас өөрхий яарад байна. Яарад байгаа гэсэн чинь айгүй хурдан л үйлчилж байна. Тэгвэл тэгээд одоо өөрийн биеэр мэдэрчээд байгаа байх. Харин тий. Тэ янзын мэдэрлээ. За. Нэр хингэлээ. Тэмүүл. Манай одоо Leader of the Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо Чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Colloquor өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader of the Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 12 79. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ бид гарц нэвтрүүлгийнхаа хобби болон хүргэж байна. Энэ удаагийн хобби болонгаараа маструудын холбооноос зохион байгуулж буй Автхийн Master Cross 2024 тэмцээнийг тоомлог хүргэж байна. Энэ удаагийн тэмцээн бол энэ оны Монголын автомаструудын холбооноос зохион байгуулж байгаа цуврал тэмцээний хамгийн эхний тэмцээн байгаа. Энэ тэмцээн одоо дүн өвлийн хүүтэн эдэр үсийн өвдөнд болж байгаа хэдий ч одоо 60 тамирчин гэдэг бол маш олон тамирчин одоо бүртгүүлж энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлж машина бэлдээд оролцож байгаа. За энэ удаагийн тэмцээн дөрөв бидний харсан энэ тэмцээний уралдааны талбар бол одоо 5 км-ийн урттай тойрог замыг эхний гараа 5 удаа тойрох. За дараагийн гараа 7 удаа хагас шигшээ. За супер финалийн гараа 9 удаа тойрох ийм дараалтаагаар тэмцээн эхэлж байгаа. За тамирчид маань 60 тамирчин одоо бөөндөө гараад энэ замын нөхцөл байдлыг үзээд замаа шалгаад одоо явдаг байгаа. Энэ дагуу одоо нийт тэмцээнд бүртгүүлсэн тамирчид маань ийхүү замаа үзэж дууссаны дараа одоо эхний гараа гарсан байгаа. Эхний гараанд бүртгүүлсэн 15 тамирчнаас 13 тамирчин автомашинын одоо бэлэн болж тэмцээндээ эхний гараанд гарсан байгаа. Энэ удаагийн тэмцээнийг Монголын автомаструудын холбооны шүүгч мөнх хамглан олон улсын хэмжээний мастер ганс үг олон улсын хэмжээний мастер Батцаяа гэдэг одоо шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж за гараа бэлэн болсон үгүйг нягтлж шалгасны эцэст одоо Батцаяа шүүгчийн дохиогоор эхний гараа гарч байгаа. Эхний гараанд 88 дугаартаа Сэргэлэн, 46 дугаартаа Бат Эрдэнэ, 61 дугаартаа Базар Жаргал, 114 дугаартаа Жанчив Дорж, 68 дугаартаа Гомб Дорж, 65 дугаартаа Төвшин Төр, 19 дугаартаа Бат Эрдэнэ, 25 Мөнх Төр, 95 Бат Инрэл, иш 14 Мягмар Сүрэн, 14 Бат Орших, 90 Мөнх Ням, 93 Анхбат, 91 Отхон Баяр, 9 Цэнд гэсэн дараалтаагаар одоо спортын мастер 1-р зэрэгтэй болон залуу тамирч гэдэг. За мөн энэ удаагийн тэмцээнд бас энэ кросс тэмцээнд их олон төрүүтэй маструудын холбооны 33 төрөг авсан мөн Гомд Дорж авраг гэдэг бас аврагууд оролцсон ийм ихний гараа амжилттай гарсан байгаа. Яг гараанаас гарахад бол одоо энэ 46 дугаартай ганс үхийн Бат Эрдэнэ машин одоо техникийн саатал болж одоо их хоцорч гарсан нэлээд машинуудаас эхний машинаас бол одоо 400 метрийн зайтай хойноос гарсан байгаа. За тэгээд гараанаас гараад эхний туг тойроход ер нь спортын мастер Автхийн компани Speed Energy Алтайн бугад Автчип Tuning аврагууд клубын тамирчин 68 дугаартай Гомб Дорж одоо тэргүүлээд эхэлсэн. За ер нь энэ тэмцээн болоо эдэр 9-ийн хүүтэнд харьцангуй энэ жил бол одоо нийт Монгол орны нутгаар их цас унсан ийм их хунгар цас ихтэй
Тэгээ эргэлт нуугчаа ихтэй гуу жалга ихтэй ийм зам дээр зохион байгуулагдсан. За тэгээд энэ өвлийн хүүтэнд одоо ер нь бол сүүлийн энэ тэмцээн болох өдрүүд бол шөндөө хасах 30 хүртэл хөрж хүүтэн хонж байгаа. Өдөртөө 20 градус хүрж исэн. За энэ тэмцээний үеэр бол өглөөгөр хасах 23 градус байжгаад өдөр тийшээ 17 градус болсон байгаа хасах. Тэгэхээр одоо их хүүтэн нөхцөлд болж байгаа, их цастай нөхцөлд болж байгаагаар энэ тэмцээх онцлогтой байсан. За тэгээд энэ удаагийн Автохим Мастер Кросс тэмцээний ерөнхий спонсор Автохим компани энэ жилийн эхний энэ тэмцээнээс эхлэн маструудын холбооноос гаргасан одоо саналыг хүлээн авч одоо тэмцээн жилийн турш оролцож байгаа, тэмцээнд оролцож байгаа тамирчин бүхэнд оноо цуглуулдаг байгаа. Тэр цуглуулсан оноо бүрийг одоо мөнгөөр урамшуулах ийм одоо урамшууллыг гаргаад ажиллаж эхэлсэн. За нэг оноо цуглуулахад 10,000 төгрөг. За тэмцээнд ороод амжилттай оролцох юм бол одоо 3 оноо, 5 оноо төрүүлвэл 5 оноо ч гэдэг юм уу. Жилийн эцэст бол одоо ер нь тамирчдын байдлыг харахад хамгийн их оноо цуглуулсан тамирчин бол одоо 2,300-400 оноо. За тэгээд дараагийнх нь одоо хэдэн зуугаар ингээд оноонуудыг нийт автомаструудын холбоонд бүртгэлтэй тамирчин бүр одоо өөр өөрсдийн оноог цуглуулад ирэхээр авсан оноо болгонд 10,000 төгрөгийн урамшууллыг жилийн турш хөрөнгөлөж явна гэсэн үг. Тийм одоо урамшуул шагналыг Автохим компаниас амлаад энэ тэмцээнээс эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа. Харин энэ удаагийн тэмцээнд бол тусдаа спонсорын ерөнхий ивент тэтгэгчийн шагнал гардаж авах болно. Тэр шагнал бол одоо эхний 5 байрыг шалгаруулад мөн тусгай байрын шагналыг тамирчдыг урамшуулдаг байна. За ингээд эхний тойрог болж ирэхэд бол Спортын Мастер 68 дугаартай, Гомбдорж 95 дугаартай мөн кроссын уралдааны одоо отхон аварга 23 оны тэмцээнд одоо аварга болж амжаагүй байжгаад ар хангаан тэмцээнд аварга болсон 95 дугаартай Батинрэл нар бол одоо яг сүүлчийн туган дээр үзэгчдийн өмнө байдаг туган дээр бол одоо их ойртож ирээд одоо 1-2 дугаар байраа эзлээд бусад тамирчтаасаа бол нэлээд холдоод эхэлсэн. За ер нь энэ эхний гарааны Гомбдорж аварга, энэ Батинрэл аваргын энэ тэмцээн дараагийн хагас шигшээ болоод супер финалийн гараан дээр бүр ширүүн дулаан болсон байдаг. Одоо аваргыг тодруулах энэ удаагийн аварга шалгарах тэр хэмжээнд хүртэл тэмцээ энэ эхний гараанаас эхэж явсан байдаг. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгийн одоо цувралаар дараагийн дугаараар та бүхэн энэ тамирчдын хэрхэн одоо супер финалд амжилттай оролцож аварга болсныг үзэх болно. За ингээд ер нь эхний 2 тойрог явахад бол бүр эхний 2 тамирчин хойд тамирчдаас тасраад нэлээд холдоод хагас тойрог шахав холдоод ирсэн бол сүүлийн 3 дахь тойрогоос эхлээд Спортын Мастер Гомбдорж одоо мөн 95 дугаартай Батинрэл нар бол зайгаа авч эхэлсэн. Энэ 2 тамирчны хоорондын зай мөн бас холдож эхэлсэн. Спортын Мастер Гомбдорж бол ер нь нэлээд хайжуу одоо нэлээд хол тасарсан болохоор за нэг талдаа санаа амрах болохоор болсон. Гэхдээ тэмцээн уралдаан болсон хойно одоо буугаад ирсний хойно одоо асуухад за Батинрэлийн урд гараад нэлээд хол тасраад авсан. За холдоод авахар санаа амарч ийн гэсэн. Юу гэж тийх одоо хойноос аврах хүн тэгээ тамирчид одоо мэргэжлийн тамирчид хөөж яваа болохоор тайвчирна гэж бол байхгүй. Хүн харахад л одоо ингээд холдоод тасархаар 50 м боловч бол кабин дотор бол ер нь байнгын өрсөлдөө явж байгаа гэсэн. За ийхүү ингээд дараагийн тамирчид маань байраа эзэлж одоо хэрвээ энэ одоо тэмцээний эхний 13 тамирчнаас одоо эхний 8-д орох юм бол дараагийн хагас шигшээд орох эрхтэй болдог. За эхний 8 тамирчны эхний 4 байрыг эзэлсэн тамирчин бол хагас шигшээгийн уралдаанд орохдоо эхний игнэнээсээ за 5 6 7 8 дугаар байр эзэлсэн тамирчин бол арын игнэнээс гараанд гарах байр эзэлдэг. Одоо гарааны байрыг бас эзлэхэд энэ эхний гарааны байр бол маш чухал байдаг. Тийм учраас тамирчид маань ер нь хамгийн урд явах тусмаа эхний гараанаас урагшаа байранд орох тусмаа дараагийн гараанд байр эзлэхэд хамгийн тааламжтай байраа эзлэнэ гэсэн үг өөрт.
Тэгэхээр ерөөсөө тамирчид маань эхний гараанаас эхлээд бол маш эрчтэй гарч эхэлсэн. За ер нь бол их хунгар цастай машины одоо шарвалт ихтэй, гулгаа ихтэй, туг тойроход одоо энэ ялангуяа тэр уулын ингэр дээр налуу дээр огцом уруудаад буцаж ирэхэд бол энэ налуу дээр шарвалт их өгж байгаа учраас одоо тэр нь туг тойрохтой бол одоо спортын мастер хомбото одоо туршлагатай аврах хүртэл одоо маш нэхуур эргэжсэн. За ингээд эхний тойрог бол ерөнхийдөө эхний уралдаа эхний гараа бол ер нь тамирчдын замаа мэдэх бусад одоо дараагийн гараанд гарах тамирчид бас бусад тамирчдын одоо явдлыг харах тийм ээ тооцоолох аль туган дээр яаж гарвал зүгээр байна гэд. За тэгээ эхний тамирчид яваад ирэхээр замын цас одоо хоёр тал руугаа ярагдаад зарим хэсгээр хар шороо гараад ирэхээр замууд нэлээд тодроод эхэлж байгаа. За тэгээд тамирчид маань эхний гарааны тамирчид одоо амжилттай барайнд орсон байгаа. За тэгээд үүний дараа 3 гараа гарсны дараа хагас шигшээгийн 2 гараа гараад суперфиналийн шилдгийг энэ удаагийн кросс тэмцээний аваргыг шалгаруулах гараа гарах болно. Тэгэхээр нэвтрүүлгийн дараагийн дугаараар мөн үзэгч та бүхэн энэ тэмцээнийхээ үргэлжлэлийг хүлээн авч үзээрэй. Хол харж хол явна урайтай Автохим компани энэ удаагийн Автохим Мастер Кросс 2024 тэмцээнийг ивенттэн явуулж байна. За ингээд гомдоо авраг маань нэлээд хол зайтай тасарч эхний гараагаа амжилттай дуусгасан. Түүний араас спортын мастер 95 дугаартай мөн кроссын авраг Бат Инрэл орсон. За мөн 46 дугаартай Бат Эрдэнэ гээд тамирчид маань хагас шигшээд оролцох боломжтой болсон байгаа. Сайн байна уу? Wind of Tint Mongolia компани менежер Бэлгүн байна. Би яг одоо та бүхэндээ өөрсдийн компани үүсэл хөгжил түүхийг товчхон танилцуулахар суусан байна. Манай компани анх 2014 онд өөрсдийн гэрчлэгээ авч аль бие усаар байгуулагдсан байгаа. Яг 2014 оноос эхлэн өдий хүртэл автомашины хальсны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос эхлээд автомашины хамгаалтын хуулбарыг мэргэжлийн өндөр түвшинд өөрсдийн брэндийг оруулж ирж хийж байгаа. Өдий хүртэл аль бие усаар автомашин оруулж ирдэг газруудтай хамтран ажилласан. Түүнээс дурдвал Geely 5 богд, Toyota 5 богд моторс, MSN, Monis моторс, мөн хадаа гэх зэрэг байгууллагууд байна. Яг өдий хүртэлх хугацаанд нийт яг цонхны хальс наасан машина бодоод үзэх юм бол 5,000 гаруй цонхны хальсыг суйлуулж ажилласан байна. 2018 оноос манай компани илүү өргөжж автомашины хамгаалтын хуулгын чиглэл рүү орсон. 2018 оноос хамгаалтын хуулгын чиглэлд орохдоо өөрсдийн гэсэн дэлхий дээр яг хамгийн гоё байж болох хальс аль нь вэ гэж судалсны үндсэн дээр Perflex брендийн хальсыг сонгож яг одоо 2024 оноос эхлээд аль бие усны эрхтэйгээр оруулж ирэх хэрхээ аваад оруулж ирээд сөүлж үйлчилж байна. Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд Японы Авториборн гэх компанитай үйл ажиллагаагаа нэгтгэн яг автомашины цонхны хальс сөүлж эхэлсэн байгаа. Авториборн компанитайгаа хамтрахдаа тэднийхээ санал хүсэлт аль нь гайгүй юм, аль нь сайн юм гэдгийг судалж иж Perflex гэх брэнд нь сайн юм байна гэдэг судалгаагаар гарч иж манайх оруулж иж эхэлсэн байгаа. За манай Perflex брэндийн хамгаалтын хуулганы давуу тал гэх юм бол эрзэлэг чанар сайтай, цавуулаг ихтэй. Тэгээ машин дээр зураас цараа тогтлоо гэж бодоход тэр халуунд байх шаардлагагүйгээр өөрөө тодорхой хугацааны дараа идэгдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө хамгаалтын хуулийг хийлгэснээр автомашины өнгийг 30-аас 40%-аар илүү тод болгож Монгол шиг эрсдэс уур амьсгалтай, дөрвөн үлрэлтэй оронд их цогцсон хуулаг гэдгээр их давуу талтай байгаа. Perflex брендийн хуулга маань үндсэн тунгалаг, мат, хар гэсэн өнгөтэй. Тэрнээсээ нэмээд 99 өнгөний сонголт бас байдаг. Тэрхүү 99 өнгөний сонголт маань яг адилхан хамгаалтын хуулгынхаа тунгалаг хуулгатайгаа адилхан өөрөө идэх чадвартай. Манай хаяг хаан уул дүүрэг 19-р хороолол Сөмбөр тааврын Б1 давхарт 10 жилийн туршлагатай баг хамт олонтой 10 жилийн баталгаа өгч үйлчилж байна.
Монгол улсад авто засварын үйлчилгээ, тэр дотроо кузов засварын үйлчилгээнд шинээр нэвтрээд байгаа PDR технологи буюу Paintless Dent Repair засварын талаар товчхон мэдээлэл та бүхэндээ хүргье. Энэ үйлчилгээнд будаггүй засвар гэж орчуулагддаг. Автомашины гадна металл бүрхүүлийг будаг сэргээхгүйгээр оригинал будаг металл хэлбэрийг хадгалан төмөр хөнгөн цагаан хэсгүүдээр үүссэн жижиг цохио, овоолт, бохирдол зэргийг засах техник юм. PDR нь будаг гэмтээгүй металл суналт эсвэл хугарал үүсээгүй тохиолдолд хамгийн үр дүнтэй засвар. Сайн байна уу? За, PDR-ийн гэрлэлийн талаар багахан ойлголт өгөө. Зарим хүмүүс гэрлэлээр шараад байгаа мó, халаагаад байгаа хүмүүс асуудаг тийм байхгүй. Гэрлийн тусламжтайгаар тухайн CV тод харж ийна л гэсэн үг. CV засварлаа дуусгаад гэрлийн тусгал тухайн деталь дээр хугарч нуурахгүй дуусч яах гэдэг нь CV-ийн 100% гарсан байна гэсэн үг ээ. За баярлалаа. Та бүхэнд үзүүлж байгаа энэ дүрс дээрх үйлчилгээ үзүүлдэг PDR MN-ийн залуучууд 5 жилийн өмнөөс энэ үйлчилгээ гардан хийж байгаа. 5 жилийн туршлагатай хамт олон Paintless Dent Repair буюу PDR засварыг та бүхэндээ хүргэж байна. PDR кузов засварын үйлчилгээ нь будаг сэргээх шаардлагагүй тул оригинал будаг хадгалагдана. Үнц нь анхны нөхцөл байдал хадгалагдана. Хэмнэлттэй уламжлалт бодис цаг хугацаанаас хямд байж болно. Байгаль орчинд ээлтэй химийн бодис багатай кузов засварын технологи юм. PDR кузов засвар хийх ерөнхий процесс асуудлыг үнэлэх, гэмтлийн хэмжээ, байршил, будагны байдал зэргийг шалгана, хажуу тал эсвэл дотор талд ажлын хандлтын замыг тодорхойлох, хаалганы доторлогоо, моторын тасалгаа гэх мэт нэвтрэх замыг үзнэ, тохирох багаж хэрэгсэл суйрлуулах, металл багажны олон төрлүүд, бариул багаж, тусгай вакуум, төхөөрөмжийг суйрлуулж болох эсхийг шалгана. Нүдээр болон тусгай гэрлэр гадаргуугийн хэлбэрийг ажиглан баг багаар маш нямбай оновчтойгоор хонхоолт овоолтыг тэгшилж янзлах үйлчилгээг үзүүлнэ. Хамгийн гол нь энэ PDR-ийн технологиг хийж байгаа гүйцэтгэж байгаа ажилтан бол гарын урд үүтэй ийм нарийн ажилтай металлтай харьцдаг ийм ажил байгаа учраас тэр бүр хөссөн хүн бас энэ PDR-ийн технологиор засвар хийхэд бол хэцүү. Ялангуяа манай олон жил кузов засвар хийсэн хүмүүс бол төмрийн сайн төмөр гаргадаг, төмрийг сайн гаргадаг ийм засвар дээр л очивол засвар хийсний дараа бат хөх байдлаа удаан хадгалдаг гэж үздэг. Тэгвэл энэ PDR технологи бол ерөөсөө будаг замаасгаас зайлсхийсэн төмрийн төмрөө тэгшлэх гаргах үндсэн дээр суйрлагдаж хийгдсэн ийм технологиг монголчууд залуучууд энэ кузов засварын үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Манай одоо онцлогооны төв маань одоо технологийн картыг боловсруулж одоо ард иргэдэд техникийн үйлчлэгийг явуулах юм технологийн картын дагуу техникийн үйлчлэгийг явуулж байгаа. За технологийн картад юу заасан бэ гэхээр эхний постор бол бид нэр автомобилийн ерөнхий үйлчлэг буюу гэрэлтүүлэх гадна талын өнгө үзэмжийн талаар үзэж байгаа. За хоёрдугаар экологийн үзүүлэлтийг үзнэ. За бензин автомашин дээр одоо тухайлсан онд заагдсан хорт үтсийн хэмжээний заалтуудаар одоо техникийн экологийн үзүүлэлтийг шалгаж байгаа. За эргономикийн үзүүлэлт буюу хамгаалах бүс суудлал түвшлэг одоо хүний биед одоо тохиромжтой хэсгээр бас техникийн үйлчлэгийг явуулж байна. За 3-р жолооны удирдлага буюу жолооны тэмцэх тохиргоо одоо алдагдaltaй байна уу гэдгийг оншилж байна. 5-р нь одоо тоормцны системийг түүний иж бүрдэл тоормцны хүчний зөрүүг одоо зөрүүтэй байгаа эсхийг шалгаж байна. 6-р нь болохоор явах дангийн үйлчлэг онцлогоог явуулж байгаа. Хамгийн сүүлд одоо технологийн картын дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл буюу автомашины урд гэрлийн хол ойрын тусгалыг шалгаж байна. Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа автомашинууд маань за зарим нэг автомашинууд дээр утааны үзүүлэлтэн дээр одоо тэнцэхгүй байна. За энэ нь одоо юунаас шалтгаалж байна гэхээр манай тээврийн хэрэгслийн эзэмшигч маань ер нь автохимийн бүтээгдэхүүнүүдийг их бага хэрэглэдэг юм байна. За автохимийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээрээ одоо автомашиныг одоо задлахгүйгээр форсунка цэвэрлэх тийм одоо үйлчлэгийг одоо хийгээгүйгээс болоод тэрийг өргөн хэрэглэхгүйгээс болоод одоо тэнцэхгүй байгаа шалтгаанууд байна. Сүүлийн үед одоо автомашины урд их гэрлэл дээр одоо бид нэр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Замын цагдаагийн газар техникийн үйлчлэгийн төвүүдтэй хамтраад
урд гэрлийн одоо тусгалын дээр одоо анхаарч ажиллаж байгаа. Энэ дээр одоо манай автомашин эзэмшигчид маань өөрийн зориултын одоо парнд гэрлийн парнд зогтсон лампыг одоо хэрэглэж хэвших хэрэгтэй. За энэ дагуу одоо бид нэр лампын дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Манай техникийн хэлтийн үйлчлэгийн төвн за Манилаас 17-гийн замын хойтой талд 17 дарих техникийн хэлтийн үйлчлэгийн төв гэсэн байршил дээр ажиллаж байна. За ажлын цагийн хуваар нь өдөр бүр өглөө 8-аас орой 20 цаг хүртэл ажиллаж байна. Манай Leader Auto Parts компани дээр ирж байгаа жолооч нар одоо машиныхан маань мотор болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд бензинд хэрэгтэй улсууд юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. За наа цэцэг үлзэг ирээлт шиг гэдгээ. Дондгой аймгийн Баян Жаргалан сумаас ирлээ. Тэгээ моторондоо шууд эргээд нөгөө хааз маа захгүй байсан. Тэгээ эднийхийг сонгож ирээд үйлчлүүллээ. Тэгээ сайхан сэтгэл хангалуун байна. Сайхан болд юм байна. Өө би ч төө фэйсээс харж байгаа л тэгэл тэгээ ирээд намар ирэх гэж чадаагүй. Тэгээ хайгаад олоог авах гэж танахыг. Тэгээ сая нэг юм хайж явсаар голоод ирлээ. Тэгээд миний чинь 3 оны машин шүү дээ. Тэгээд ер нь их юм хийж байгаагүй машин. Тэгээд сүүлийн нэг 2-3 сар хааз маа авах нь багасаад ер нь хүчгүй болоод байсан. Тэгээ сая танаа дээр ирээд юу байгаа үйлчлэгээ гэж авлаа. Сайхан болд юм байна. Өстой гоё болд юм. Тэгээд 4-5 төрлийн бодис хийсэн. 4 төрлийн. Эхлээд нэг бод 2 бодис хийгээд 20 км яваад ирсэн. Тэгээд шалгандаа болоод ирд юм бил. Тэгээд ирээд нөгөө мотор цотор угаагдаад бүх юм асгагдаад дахиад маслаа их дахиад 2 бодис хийж чинь. Тэр нь тэгээд нөгөө нэг бэхжүүлэгч тэгээд нөгөө сайлник майлник эрзэний бэхжүүлдэг гэдэг нэ. Тэгээд үнэхээр сайхан болд юм байна. Мотор луун хэнийг хийгээд тэгээд бензин луун нэг савтай юм ийс. Тэгээ сайхан болж байна. Өө өстой гоё болд юм байна. Эндээс гараад нэг 4 мөрөв яваал тэгэл мэдэгдээд эхэлжээ шүү ер нь. 3-4 км яваал. Хааз маа заавах нь шал ондоо болоод ирж байна. Нэг ч бараг л 2 моёр гаргаж ээж хаацлж ээж бараг л 60 мар хүрээд байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ч зүгээр эндээс гараад нэг 3-4 км яваал нэг моторын даралт нэг гарan 1.6 мургатай багт 60 мар хүрчээд шүү. Тэгэхээр гэлт мэдэгдэв юм байна чи. Шал ондоо болд юм. Тэгээд сайхан үйлчлэгээ баярлалаа. Өөрөө нэг очиж үзье гэж бодоо. Тэгээ өөр юм бэ гэж үзлээ. Ста сайхан боллоо. Тэгээ баярлалаа. Тэгээ манайхан ч гэсэн үйлчлүүлээрэ гэж хүсье да. Ер нь бүгд зүлээд байгаад өргөд идэгс одоо ч бүр сайхан. Хэлтмэдэг гинэ. Ста сайхан болт юм. 30-ны оройд би машинаа унж байгаа л тэгэл тавьсан. Тэгээ хоёронд гарч нэг салхинд гарах гад гарсан чинь машин бичигнээд болдгоо. Тэгээд нэг хүнээр үзүүлээд сэвчээ болохгүй байна гэж сэвчээгээ солиулж үзүүлээд болдгоо. Бензин ноцоос нь болохгүй байна гэд бас үзлээ. Бензин ноцоос нь зүгээр байх юм аа. Тэгэл энэ дээрэл үйлчлэгийг нь хийлгээл нэг 25 км яваал. Тэр масланд холдог тэр шингэн их хүчтэй байна. Тэгээд тэр бензин дотор холдог тэр шингэн бас их хүчтэй байна. Тэгээд тэр хоёрыг хийгээд эндээс гараад нэг 2-3 км яваал. Тэгэл ирдээс яг өргөс авцсан юм шиг сонио. Би өөр гайхаад байна. Яг ингээд задлахгүйгээр ингээд засчдаг технологи орж ирсэнд маш их баяртай. Саяны 2 шингэнэ хийгээд бензиндээ хийгээл 20 км яваад ирлээ. Машин бол янз бүр болд юм байна. Гоё болж байна. За дэргээ зичээд хөдөлгөж ичээдсэн тэр нь байхгүй болцсон байна. 80-таа явж байгаад дэргээ салгалаад байдаг байсан тэр мөр байхгүй болцсон янз бүр болсон байна. Надад таалагдлаа шүү дээ. 5 оны хэрэгэлтэй нэг үйлчлэгээ өөрийгөө оржсноор яг бүтэн байгаагаар л байгаа юм л дээ. Юм ийгээгүй. Тэгээд энэ зоголдоод байхаар нь одоо ямарсан хинээ задлахгүй ийм хэмжээ авъя гэж бодоод ирсэн. Тэгээд энэ баг онжох шиг биш үү? Ер нь бол колонктор хийгээл цаашгаа хөдлөөл явж байхад надад явах нарны замд явж байхад тэгэл ер нь өөрчлөгдөж ирж байна лээ. Хааз маа авах махын яриа ондоо болоод явчихна лээ. Дээрээс нь чимээгүүд болчихно лээ. Баян зүрхийн гүүр гараад тэгэл цаашаа өдсөн ер нь шал өөрлөлт гэсэн. Манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн
одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо Чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.